Манжингийн үлгэр. Эрт үеийн цагт нэг өвгөн тариалангийн талбайдаа манжин тарьжээ. Өнөөх манжингаа арчилж торцоор хураах цаг ирэхэд томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад дэлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав. Эмгэн наашир энд том манжин ургасан байна. Тати хүчлээ яасан том манжин бэ? Эмгэн өвгнөөсөө өвгөн манжингаасаа татаад бас л дэлсэнгүй гин. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин минь наашир энд маш том манжин ургасан байна. Тати хүчлээ яасан том манжин бэ? Ач охин эмээгээсээ эмгэн өвгөөсөө өвгөн манжингаасаа татаад дэлсэнгүй. Ач охин нохоогоо дууджээ. Нохой наашир том манжин ургасан байна. Тати хүчлээ яасан том манжин бэ? Нохой ач охиноос ач охин эмгэнээс эмгэн өвгнөөсөө өвгөн манжингаасаа татаад манжингаас суулж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муура наашир энд том манжин ургасан байна. Тати хүчлээ яасан том манжин бэ? Муур нохой ач охиноос ач охин эмгэнээс эмгэн өвгнөөсөө харин өвгөн манжингаасаа татсан боловч бас л дэлсэнгүй. Муур нь хулганаа дууджээ. Хулганаа наашир энд том манжин ургасан байна. Тати хүчлээ яасан том манжин бэ гэж хулган гүйж ирээд муур нохооноос нохой ач охиноос ач охин эмгэнээс эмгэн өвгнөөс өвгөн манжингаасаа барьж бүгдээрээ хүчээ нийлүүлэн татаад манжингаа газраас суг татан гаргалаа. Ингээд том манжингаараа амттай сайхан шүлхийж угаад амар сайхандаа жаргажээ.